Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Дэлхийн мөнгөний 7 хоногийн аяны хүрээнд санхүүгийн гэмт хэрэг лойраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэсэн энэ хэлэлцүүлгийг бол аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөй бол хамтран зохион байгуулж байна. За энэхүү хэлэлцүүлэгт бол Дундгов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд, санхүүгийн байгууллагууд, санхүүгийн зохицуулах орооны төлөөллүүд бол оролцож байгаа. Дээр нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд бол оролцож байгаа. Хэлэлцүүлгийн гол сэдв нь бол санхүүгийн залилан лойраас иргэд хүүхэд залуучуудыг хэрхэн урьдчилан сэргийлэх боломж байна. Тэн дээр банк болон банк бус санхүүгийн байгууллага гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөд хэрхэн хамтарч ажиллах боломж байна гэдгийг саналуудыг аваад тэгээ нэгтгээд холбогдох аймгийн удирдлага бодлого үйл ажиллагаанд тусгуулаад хэрэгжүүлээд ажиллах ийм зорилгыг тавиад ажиллаж байгаа. Монгол орон даяар бол санхүүгийн залилан лойр тэр тусмаа цахим санхүүгийн залилан лойрт холбогдсон тохиолдлууд бол нэлээд их байгаа. Тэгээд тийм учраас дэлхийн мөнгөний 7 хоног 2024 аяныг бол энэ чиглэл рүү түлхүү мэдээлэл хүргэж бас холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөд ингээд хэрэгжүүлээ явж байгаа. За Дундговын хэмжээнд энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар цахим залилах гэмтэргийн гомдол мэдээлэл нийт 28 бүтгэгдсэн. За үүнээс одоогийн байдлаар 12 эрэгт хэрэгвэртийн ажиллагаа явуулж байгаа. За залилах гэмтэргийн илрүүлэлт эхний улирлын байдлаар 28.6% явагдаж байна. Иргэд ард иргэдэд анхааруулж одоо хэлэх асуудал бол Facebook цахим хаягт байршигдж байгаа одоо энэ хөтөө мөнгө зээлэх, гар утсчаад нэрж байгаа мөнгө явуулах, гадаад усаас тусламжийн бараа явуулах, за энэ цахим худалдаан дээр маш их анхаарал болгоомжтой хянуур хандчих шаардлагатай байна. Энэ дээр хянуур анхаарал хандчихс болоод ирээдүйн одоо маш ихээр одоо цахим залилангийн холбогдож байна. Цахим залилан дээр нь 30-аас дээш насны ер нь хүйсийн байлар бол голцоо эмэгтэй хүмүүс аяг гаргаж байна. Энэ нь одоо шалтгаан өгснө одоо ямар нэгэн голцоо ихэнх нь дандаа нэг хүүхдэд хараад энэ дээр одоо ажилгүй байдаг. Ийм эмэгтэйч болохоор байнгын нэг Facebook зар харж байдаг. Үүн дээр тавигдсан мэдээлэлтэй танилцаад мөнгө зээлэх хүсэлтэй болсон удаа чатаар холбогддог, гадаад зэрэгтэй холбогддог ийм байдлаар нэг их залилангийн холбогдож байна. Ер нь бол одоо энэ гадаад усаас явуулах энэ баг хүйтэй зээл олгох даан тусламж барааг бол бүгд цахим залилангийн хэлбэрүүд байгаа. Тиймээс ер нь л ард иргэд маш механик байх шаардлагатай итгэл үнэмшил төрүүлэх маш олон үйл явцууд явуулдаг учраас энэ хүнээс урьдчилан сэргийлэх болгоомжлох шаардлагатай гэсэн. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.